За би өнөөдөр нэг гоё бичлэг хийх гэж байгаа. Unboxing видео хийн. Тэгээ утгагүй одоо 2 минут гүйлгээд үзээрэй. Тэгээ дараа нь жим явна. Нэг одоогийн байдлаараа өөр төлөвлөгөө бол алга. Тэгээ гарахаас өмнө хоол хийж идчихэд тэгээд гараа да. Таасан мэлээ. 2 мөр гэсэн. Жохон сан сандраад байгаа юм би. Бүкснэрийг араас басан зэ. Хөөрхөн влог шүү дээ. Би юу өмсөх вэ гэдээ амар бодож байна. Намар ингээд нэг амар ядаргаатай юм. Төлөвлөд гарчин өмсөд гарахаар нэг бол даарад нэг бол халууцаад тэг өнөөдөр бас яг дулаах юм байх юм шиг харагдчихээн. Гэтэ дулд хөдөнж иж магадгүй. Бэлтгэлийн өмд өмсөж гарах хэрэгтэй юм бэл. Тэгвэл дээ бэлтгэлийн өмд би нэрээ өөрөө нөгөө voice over уншихгүй өөрөө ярьж байгаа бичлэгнүүдэд оруулаад зүгээр ингээд хүмүүс тэгээд ярьж байгаа бичлэгнүүдэд уншихаар нөгөө нэг амар үзэхээр зургатан дээр үзэхээр амар дуун баг санагдаад тэгээд микрофон авах гад үзээр хайгаад тэгээ микрофон тэгсэн чинь жоох үнэтэй л үт юм байна. Яг сайн микрофонууд нь. За тийм байна. Энэ үндийг өмсгөр шийдлээ. Энэ үнд сонгогдлоо. Тийм ээ. Энэ үнд яг үдэд өмсөд амар тохиромжтой. Яагаад гэвэл дудсан амар дудсан юм доктортой материал таахгүй юу. Тэгэхээр яг үдэд маш тохиромжтой. Тэгээд ийм за дээгүүр нь ямар цамц өмсөх вэ? Энэ цамц болох юм байна. Зүгээр өөдөөд нэг бичлэг хийгээд одоо нэг биш юм байна. Нэг 2 3 юм. Би яг боддоо зүгээр л ингээд сүулт нь үзүүл амар зүгээр юм болоо гэж бодсон байхгүй амар хэдэн жилийн дараа марч юм уу. Яагаад гэвэл бид нар ч одоо ингээд утсан дээр бичлэгнүүдэд хадгалахаар гэж үздэггүй шүү дээ тий. Зорж орж үздэг юм согтой болчихвол зүгээр юм уу гэв. Тэд энэ бол анхны 2 3 бичлэг хийсэн юм. 2 бичлэг үлээ 3 бичлэг хийсэн байжсэн чинь нэг миний ерөөсөө нэг танихгүй хүн орж ирсэн ээ. Бүр миний инстаграм руу бичээд тэгээд гоё бичлэг ингээд гоё яна кибер ап гээд тэгээд би бүр амар импресс заяа би бүр ингээд ер нь ингээд миний танихгүй хүн миний бичлэг үзэж байгаа гэж би бодохгүй байгаа шүү дээ. Ер нь манда дандаа таньдаг хүмүүс л байгаах тал бодоол яваадсан чинь бүр тийм огт танихгүй хүн орж ирээд тэгээ би бүр урам аваад тэгээд ер нь тасалдгүй бичлэгнүүд одоо ер нь хийж байгаа. За гараа. Гатар юм гоё. Тэгээ би өнөөдөр алхацдаг юм уу гэж бодчихно. Гоё алхах бас. Гоё шүү. Та-да! Миний өмнө харж байгаагүй юу ах юм? Адаптертай гэдэг юм шүү дээ. Одоо за тэгээ өөр юм байхгүй. Гарын авлагын харъя. Гэнчмэс зүгээр л нэг юм том цаас юм байна. Тийм шүү дээ. Лабораторид бас жоохон скам шүү те. Энэ ингэсэн байхгүй би цаг өнгөрсөн 7 сард юу нэрслээс болоод тэгээд шинэ ачаад орсон чинь манай шинэ ажиллах хоорондоо Mac Mini өгөөд Mac Mini чинь нөгөө юм
Apple-ийн суурин нь шүү дээ тий. Тэгээд авч явж болохгүй. Тэгээд ерөөсөө ремот ажиллахгүй байсан байхгүй юу? Тэгээд юу амар санагдаад ремот ажилламаар санагдаад тэгээд давхар нөгөө надад судлах ер нь шаардлагатай юмнууд амар их байгаад байгаа. Тэгээд тэр юмнуудаа судлах зорилгоор би өөрөө ер нь компьютер авчихад компьютер авсан. За одоо энийг хувийнхаа хэрэг лайлаланд ер нь ашиглаад явна гэж бодож байна. Тэгээд би өмнө болохоор бас MacBook Air-тэй яжгаад өрсөн жил тэрний өмнөх жил зарцсан нөгөө нэг яг ажиллахад бас яг бүрэн тохиромжтой биш юм билээ MacBook Air чинь. Тэгээд яг тухайн үедээс MacBook Air гэх юм уу амар халдаг, амар дуурдаг. Тэгээд Excel олон мөртэй Excel файл дээрээс ажиллаж болдгоо байсан байхгүй юу? Тэгээд тухайн үед би за MacBook Air чинь болохоор student notebook юм байна гэж бодоод тэгээд зарж ирсэн. Тэгээд сая болохоор сүүл би яг зөөрөн компьютер авъя гэж хайж явж байхдаа надад болохоор сонголт хийсэн байхгүй MacBook Air бол MacBook Pro байсан. Тэгээд яг би угаасаа Apple ашиглая гэж бодсон. Тэгээд MacBook Air бол MacBook Pro. Тэгээд яг харьцуулаад үзсэн чинь болохоор MacBook Pro амар үнэтэй заяа. Тэгээд хамгийн хямдхандаа л 5 сая гэж байгаа байхгүй. Тэгээд би болохоор энийг 3 сая 2. Энэ тээврийн зардал мар нийлээд ороод нэг 3 сая 400-гээр авч байгаа. Тэгэхээр 2024 онд үйлдвэрлэгдсэн M3 чиптэй 13 инчийн MacBook байхгүй юу? Тэгээд MacBook Air ч өөрөө гол давуу тал нь нөгөө нэмгэн болон хөнгөн одоо нэгэд үзье. Бэс компьютер форматлчлаа. Биш апдейт хийх хэрэгтэй болоод macOS Sequoia гэдэг нэртэй апгрейд гарсан. Тэр апгрейдийг татчихээн. 6 цаг гэж хуцаж чинь. Тэгэхдээ 6 цаг болохгүй л дээ. 2 цаг магаалах. Үгүй 2 цаглахгүй 40 минут л. Тэгээд апдейт хийнгүүтээ би хуучин компьютер дээр байсан юмнуудаа шинэлүүгээ зөөгөөд тэгээд Octoc болгочоод компьютер ажил дээр орхиж явна. Тэгээд эндээс гараад жим рүүгээ явна да. Чүлэгээ угаагаал хийвээ. Тэгээ хийхдээ бүр юу ч бодоогүй юм хаашаа. Чүлээ дотор талд нь биш гадна талынхын зам дээр хийгээ ийцэн. Уг нь дотор талдаа байгаад гадна талынхын замд нь хөшгөн байх мангар юм аа би. Зөст гэрээ. Хаг цэвэрлэлээ дээ. Гэтэ яг дандаа цэвэрхэн байдаг болохоор үцгэд ч нэг ялгагдахгүй л хэл та. Хамгийн тэгээ цэвэрлэхэд хэцүү юм бол байн байт юм бэ. Би байнаа бас хэд хоног нэг угаагүй хэд хоног. Тэгэд байн чи ингээд нэг амар өнгөр тогтоод шаралцгаараа бүр арилдгүй юм байна. За ёо сая бүр энэ байныг ийм болох гэж бүр ямар амар их хүчин чармаалт гаргаа би. Хевтэрээ ингэсэн чи хевтцэн юм ээ.